Ерөнхийдөө ажилласан улсууд бол гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах нь бол ёс зүйн хувьд бол эвгүй юм болов би боддгийг. Яг надад бол тийм санал ирж ирсэн. Тэ гадаадын хөрөнгө оруулалттай компанийн авч та ингээд Монгол улсын төрийн ажилласан, ерөнхий сайдаар ажилласан, их хурлын дараа ажилласан юм чинь мэдээлэлд орхон Монголын нөхцөлийг сайн мэднэ. Олон хүнийг тань. Тийм учраас бол манай одоо байгууллагад зөвлөхөөр ч юм ажиллаач гэж. Би тэгэхээр альхол болгоомжтой ханддаг. Яг тэгвэл би Монголын компанидаа бол болно. Тэ ялангуяа төрийн компанид бол болно л доо. Төрийн компани. За хувийн компани дээр бас эргэлзээ. Яг тэгвэл хувийн компани бол хувийн компани шүү дээ. Тэгэхээр хувийн компанид одоо бусдаас нь давуу мэдээлэл өгдөг, бусдаас нь илүү лоббиддаг тийм байх нь бол бас зохимжтой зохимжгүй асуудал байгаа. За гадаадын хөрөнгө оруулалттай компани дээр бол бүр байж болохгүй. Тэгэхээр энийг хуулиар л зохицуулахгүй бол би зүгээр саналаа хэлэхээс сайшгүй. Хуулиар энийг одоо ерөнхийдөө ажилласан хүн бол гадаадын хөрөнгө оруулалттай компанид бол зөвлөхөөр эсвэл ямар нэгэн удирдах бүрэлдэхүүнд орж болохгүй гэдэг юм хуулийн зохицуулт хийх нь зөв. Тэр жил уянга гишүүнийг бас ярьжсэн. Тэгээд хийж чадаагүй. Янз лобби байсан байж магадгүй. Тэгээд уун ингэж ярьжсэн боловч чадаагүй. За хоёрдугаарт бол хувийн Монголын ч гэсэн хувийн компанид бол бас зөвлөхөө үйлчлэг үзүүлэх нь бол эргэлзээтэй. За өөрийнх нь гэр бүлийн компани байвал чадъя их хөв те. Улсын харин компанид зөвлөгөө өгөх маягийн одоо өөрийнхөө мэддэг туршлагаас хуваалцах маягаар ажиллахад бол юу болохгүй гэж би боддгийн. Тийм учраас бол энэ бүх юмыг бол бас л хууль эрхцэн талаас зохицуулж хийж болох боловгүй гэж ярих хэрэгтэй. За дээр гадаад одоо олон жил ингэж гарч явах нь бол бас учир дутагдaltaй. За миний хувьд бол бас гадаадад баггүйх цонгөрсөн шээ те. Би тэр үед бол ялгаатай байсан. Би ингээд орж ирэхлээр илбэгдэр юм баримтлах гэдсэн. Орж ирэх юм бол баримтлсан шүү. Чи цаанаа байж гэж. Гүй би хэлсэн тий. Би тэгтэн гүй юу гэсэн үг юм бэ? Би чинь Монгол улсын иргэн тий. Монгол улсын иргэжсэн хүн энэ гадаад баймаргүй байна. Орж ирэхлээр л за тэгвэл хүүхдээ чинь баримтлана. Тэгвэл ихнэр чинь баримтлана. Тэгвэл тэр үед манай охин чинь 10 настай хамгийн бага охин 10-12 тайс баггүй юу. Тэг жоохон охины чинь ингээ ганцаараа гэрт нүдтэй гэж ингэж одоо улаан цай шантаалж ийсэн. Тэгэхээр би одоо яах юм бэ чинь охиноо ганцаараа үлдээлтэй биш те. Тийм учраас би бас тэр нөхцөлийг харгалзаа тэгээд 90 очин байсан. Гэхдээ аль болохоор нутг руугаа тэмүүлж исэн. За харин харамсалтай нь одоо ингээд хүмүүс янз янзын шалтгаанаас болоод ирч чадахгүй байна. Ирэхийг хүсэхгүй байна. Тэгээд гадаадаас янз янзын том юм яриад шударга царай ишгээд ингээд яваад байдаг. Би бол энийг бол маш буруу. Одоо төрийн тэргүүл байгаа байсан юм бол ёстой нэг өөрийнхөө хэлдгээр гастка зүгээд тэ цагаан цамцаа өмсрөөд гастка зүгээд гутлаа тослоод ирэх ёстой гэж бодчих. Сайхан билег элбэгдэрч хоёр аль тий бүгдээр элбэгдэрч хийж хэлсэн биз дээ. Одоо ингээд гастка зүгээд цагаан цамцаа за цагаан цамцаа өмсөд гутаа цуцаад ирэх гэж өөрөө хэлдэг шүү дээ. Яг тэгэл хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө төрийн төргөөнөр ажилласан улсуудын нэг одоо их айхтар бодож явах хэрэгтэй зүйл бол яг хийснээрээ байх хэрэгтэй. За жирийн хүн бол одоо дүрс хэрэг. Тэр хүн бас заримдаа бодлогогүй юм хэлчих магадгүй хэлснээрээ байж чаддаг байж магадгүй тий. Тэр ч бас хэцүү шүү дээ. Яг хэлснээрээ байна чинь маш хэцүү ажил ахгүй ингэж амьдрал гэдэг. Тэгэхээр ялангуяа төрийн тэргүүн бол үг хэлэхдээ их болгоомжтой хэрэгтэй. Хэлсэн бол яг тэрийгээр байх хэрэгтэй. Өөрөө тэрийг үлэрлэх хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдүүдээр ач нараар одоо өөрийнхөө хамаатан саднаар ийм байгаач гэж одоо өөрөө хэлснийхаа дагуу хамгийн ихтэй ард түмнээс шаардах биш. Тэр одоо ойр дотны хүмүүсээс шаардах хэрэгтэй болов гэж боддгийм.